За сайн байцгаана уу? 4 дугаар ангийн технологийн хичээл орох гэж байна. За сэтэлжүүлэлт. Дараах зүйлсийг ажиглаарай. За эднээс ямар утга учиртай зураг юм бол та нар өмнө харж ирсэн баг. За мэдээж компаниудын лого байна тийм ээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв маань лого зураг гэсэн сэдвтэй хичээл орох нэ. Хичээлийн зорилготойгоо танилцъя. За логог гортог болон шугам хоорондоо ашиглан тойргийг хуваах аргаар зурах. Хичээлийн зорилт маань гортог ашиглаж сурна. За хэмжээ зөв тавьж сурна. Логог геометр байгуулалтаар зурдгийг мэдж аавна. За тойргийг 5 тэнцүү хувааж сурна гэсэн зорилт тавьсан байна. Хичээлийн дэгтэйгээ танилцъя. Сурагчид хичээлийн хуваарийн цагийг нарийн баримтлан хичээлд оролцох. Сурагчид хичээл бүрт камераа нээж хамгаалдаг гэсэн дэгийг баримтлах нэ. За хичээлийн хэрэглэгдэхүүнтэй танилцъя. Шугам зургийн дэвтэр, шугам, гортог, харандаа, баллуур зэрэг хэрэглэгдэх нэ. За одоо бүгдээрээ хичээлээ үзцгээе. За өнөөдөр үүнийг хэрхэн зурх талаар гэсэн зам. Та нарын харж байгаагаар Хамт Америкийн бамбаа байна. Эндээс харахад 4 шиг дугуй дүрс, төвд нь 5 шүү дүрс байна. Хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдээд хичээлдээ эхэлцгээе. За 0 цэг дээрээс 10 см хэмжээтэй тойрог татна. За дараа 1.5 см хэмжээгээр дутагшин дахиж 3 тойрог татна гэсэн. За нэг дэх тойрог татъя. За дахиад 1.5. Одоо 3 дахь тойрог. Нөгөө хамгийн жижиг тойрог. Тэгэхээр хамгийн жижиг тойрог маань 5.5 см хэмжээтэй болно гэсэн үг. За шугамаар хэмжиж байгааг хараарай. Дараагийн алхам 5.5 см-тэй тойрог дотроо 5 хөвшүүгээ зуръя. За 5 хөвшүүгээ зурхын тулд тойргийг 5 тэнцүү хуваах аргаараа зурна. Тэнхлэгүүдэд татъя. За 0 цэг дээрээс дурын тойрог аваад зураас татъя. За энэ дээр доотлолт нь ахиад нэг татчих. За гортгоо хөдлөхгүйгээр зүгээ P дээр байрлуулаад мөн адил нөгөө хоёр дээр зургийг давхарлаа. Огтлцуул зурна гэсэн. За тэгээ огтлцоо хоёр цэгээ хооронд нь холбохоор за хэвтэй тэнхлэх дээр маань эм цэг үүснэ гэсэн. За эм цэг дээрээсээ эм цэг дээр зүг хатгачаад Q цэгээс хэмжээ авч хагаад доош нь тэнхлэг рүүгээ татъя. За энд тэнхлэг дээр огтлцож байгаа цэг маань R цэг. Q дээр зүгээ хатгаж хаад R хүртэл хэмжээ авъя. R хүртэл. За авсан хэмжээнээсээ жижиг тойрог дээрээ татна гэсэн үг. Жижиг тойрог дээр огтлцол татна гэсэн үг.
Ингээд Q-гээс R хүртэл хэмжээ маань ерөнхий хэмжээ нь гараад ирж байгаа гэсэн. Яг тэр хэмжээгээ алдахгүйгээр доош нь хэмжээгээ аваа юм гэсэн. За зүү хатгаж байгаа цэгээ сайн хараарай. За ингээд тойргийг 5 тэнцүү хоочлаа гэдэг. За бүгд ижил хэмжээтэй. A B C D гээд цэгнүүдээ нэрийг өгчээ. Холболтой юм Q-гээс B рүү холбоно. За B-гээс D рүү. За D-гээс A рүү. A-гээс C. За тэгээ C-гээс Q рүү холбосноор 5 хошуу маань үүсч байна. За 5 хошууны гаднах хүрээгийг тодруулъя. Хүүхдүүд маань байгууллагууд ерөнхийдөө бүдэг хийх ёстой. Баллууртад ам. Дээрээс нь цэвэрхэн болно гэсэн. За ингээд тодруулалт маань дууслаа. Одоо будах ажил үлдлээ. Та нар бамбай маань ямар үгтэй гэдгийг бүгд мэдж байгаа бах. За ингээд бамбай маань бэлэн боллоо. За одоо үнэлгээний хэсэг рүү оръё. Та нар өөрсдийнхөө хийсэн бүтээлд ямар үнэлгээ өгмөр байна вэ? Дараах QR кодыг утасны камераар уншуулж ороод өөрсдийгөө үнэлээрэй. За багш нь утсаар нэвтрэх зааврыг хажууд оруулсан байгаа. Хаяг нэхвэл Teams-ийн хаягаараа нэвтэрч орно шүү хүмүүстээ. За гэрийн даалгаварт саний хичээл дээр олж авсан мэдлэгийг ашиглан шин санаа гарган өөрсдийн лагыг зохиож сурна. За доорх зүйлсүүд байж болно. За дүгнэлт хэсгээ ярив. Хичээлийн эхэнд дурдсан зорилтууд маань биелсэн хэсэг талаар ярилцъя. За гортог ашиглаж сурсан байна. Хэмжээ зөв тавьж сурсан байна. Логог байгуулалтаар зурдаг болохыг мэдж авсан. За тойргийг 5 тэнцүү хувааж сурсан байна. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа.